тэр basal metabolic rate гэж ойлголт байгаа тийм ээ. Метаболизмын хурд буюу хамгийн доод хурд гэдэг нь юу гэхээр ямар ч хөдөлгөөгүйгүй амарч явах үеийн хэмжээ гэсэн үг. Хүн болгонд тийм хэмжээ ойролцоогоор байдаг. Тийм ээ. Яг калориор хэмжээд байгаа. Гэхдээ яг энэ тохиолдолд бол хэрэгжилж болно. Калори хэмжингүүд дунджаар энэ маань 1800-аас 2000 тийм 2500 хүртэл гэдэг. Ийм ирчүүд илүү өндөр. А минийх одоо 3200 яг хэмжээд үзэх дунджаар тийм. Энийг өндөр байх хэрэгтэй. Яг энэ өндөр байхаар чи ирч хүчтэй биш. Яг ирч хүчтэй айгүй их энерги үйлдвэрлэж, айгүй их шимт жижиг шингээж чад чинь их эдсэн ч асуудал болчихж байгаа юм. Ойлгож байна. Энгийн жишээл. Метаболизм чинь надаас ингээд одоо манай хөгшин чавтын нас явцсан хүмүүс байгаа шүү дээ. Шамны руу ээж автаа гэр бүлээр явж байна. Тэр хүмүүс яг хэмжээд биеийн бүтцийг үзээд ингээ явангууд 1500 орчим. Надаас бол 2 3 дахин байгаа. Тэгэхээр яаж ин тэр хүмүүс угаасаа л баргийн хоол хүнсийг шингээж чадахгүй, муу хоол хүнс тесрэггүй, имзэг, биеийн амархан одоо юу гэдэг өвддөг, ханиадаг, даардаг, тий. Яг тэр бодис солилцоог дагаад дархлаач юм уу байхгүй бас. Дархлаач нь бодис солилцоос сайн хүний дархлаа илүү сайн ажиллана. Яг өөр шинэ хижээлийн маш бага шинэ хижээлээр ажиллаад байна гэсэн үг байхгүй юу? Хангалтгүй нөөц нь хангалтгүй байна гэсэн үг байхгүй юу? Айгүй бага нөөцөөр ингээд өөрийг авч яваад байгаа байхгүй юу? Тэр чинь хангалтгүй шүү дээ. Тэр жоохон нөөцийг бүх юмдаа зарцуулж чадахгүй байхгүй. Тэгэхээр хамгийн гол юмдаа л зарцуулна. Тийм учраас тийм хүмүүс энергигүй, ядардаг, хөдөлж чаддаггүй, алхаж чадахгүй, тий. Нэг хоёр алхаал баг ядраа суудаг. Яаж байгаа бодисын солилцоо байхгүй болцоохгүй. Тэгээ нэг жоохон юмараа аргалаад байгаа байхгүй. Өвдлөө амар хүнд өвддөг. 3 хоноо л идчихвэсэн өвсөн чинь 3 сар. Ханиад нь ингээл зовгоол яваал. Яаж байгаа бодисын солилцооны хурдан бага учраас тэр байгаа жоохон шимт хижээлээ ашиглаж чадж байгаа тэр багхан шимт хижээл нь хаанаач хүрэхгүй байхгүй. Тэгэхээр өөрийг тулд тэрийг л өсгөх хэрэгтэй гэсэн. Тэгэхээр дахиад нөгөө хооллолт руу болцоод байгаа. Хооллолт, нойр, стрессийг бууруулах тийм ээ. Нөгөө дааврын балансыг хангах